Хадгаламж өлсгөөс эхлэн номоос амьдралдаа шууд хэрэгжүүлж болох 7 зөвлөмж. 1. Орлогоосоо хамаагүй бага зарцуул. Хадгаламж бол сахилга бат. Хүмүүс ихэвчлэн би илүү их орлоготой болчихвол мөнгөө хадгалж эхэлнэ гэж боддог. Гэвч энэ бол төөрөгдөл юм. Илүү их орлого олох тусам зарлага чинь бас дагаад нэмэгддэг. Жинхэнэ санхүүгийн эрх чөлөө нь орлогоосоо илүү бага зарцуулж үлдсэнийг нь хадгалах дадлаас эхэлдэг. Хэрэв чи сарын орлогынхоо 30%-ийг хадгалж сурах юм бол цалин багч байсан хамаагүй санхүүгийн хувьд бусдаас илүү тогтвортой болно. Өнөөдрөөс эхлэн орлогоосоо тодорхой хувийг хадгаламж руугаа хийх дадал суулгаарай. Энэ бол санхүүгийн сахилга баттай амьдрах эхний алхам юм. 2. Өөрийгөө хязгаарлах чадвартай бай. Төр зургийн хүсэлд бүү авт. Орчин үеийн хэрэглээний соёл хүмүүсийг аливааг хит их худалдан авахд уруу татдаг. Чи хэрэггүй зүйл авахгүй гэж бодож байсан ч дэлгүүр хэсэгтээ онлайн худалдааны сайтуудыг ухахдаа эсвэл бусдын хэрэглээг харснараа надад энэ ч бас хэрэгтэй юм байна гэсэн мэдрэмж авч байдаг. Гэвч санхүүгийн ухаалаг байдал гэдэг бол хэрэгцээгээ ялгаж төр зургийн хүсэлтэд автахгүй байх чадвар юм. Нэг зүйл худалдан авахаасаа өмнө энэ надад зайлшгүй хэрэгтэй юу? Үүнийг авахгүй юм бол миний амьдралд үнэхээр сөрөг нөлөө үзүүлэх гэж байна уу гэж өөрөөсөө асуух хэрэгтэй. Төвчээртэй байж бодлоготой худалдан авалт хийх нь санхүүгийн доктортой байдлын төлхөө болдог. 3. Өөртөө төлбөр төл. Цалин буумагц эхлээд хадгаламж руугаа хий. Ихэнх хүн цалингаа авмагцаа эхлээд зардлуудаа төлөөд үлдсэн эсгийг нь хадгалах гэж оролддог юм. Гэвч энэ аргаар бараг хизээч мөнгө хоригдлагддаггүй. Харин эсрэгээр нь хийх ёстой цалин буумагц хамгийн түрүүнд хадгаламжиндаа тодорхой хувийг нь хийчгээд дараа нь үлдсэн мөнгөө амьдралын зардалтаа зарцуулж байх хэрэгтэй юм. Өөрийгөө ирээдүйн аз жаргал, санхүүгийн эрх чөлөөтэй амьдралынхаа төлөө нэн тэргуунд төлбөр төлөх дадалтай болгоорой. Ингэснээр чи хизээч хадгаламж хийх мөнгө байхгүй гэх асуудалтай тулгарахгүй. 4. Хэрэггүй зардлуудаа хас. Жижиг алдагдал том асуудал болдог. Чиний өдөр тутмын жижиг худалдан авалтууд томоохон санхүүгийн асуудал дагуулж болзошгүй. Өдөр бүр кофе авах, хэрэгцээгүй захиалгын үйлчилгээнд мөнгө өргөх, хямдрал хараадал худалдан авалт хийх зэрэг нь сардаа бага хэмжээтэй мэт боловч жилийн дотор асар их хэмжээний зарлага болж хувирсан байдаг. Хэрэв чи үнэхээр хэрэгцээгүй зүйлсийг хасаж чадвал сар бүр хэдэн зуун мянган төгрөгийг хадгалж чаднаа. Мөнгөө юунд зарцуулж байгаагаа нэг бүрчлэн хянаж илүүц зардлуудаа танах нь чиний санхүүгийн ирээдүйг сайжруулна. 5. Орлогынхоо нэг хэсгийг өөрийгөө хөгжүүлэхэд зориул. Мэдлэг бол хөрөнгө оруулалт. Хадгаламж бол зөвхөн мөнгөө хураагаад байх тухай ойлголт биш юм аа. Чи мөнгөө өсгөж өөрийн үн цэнийг нэмэгдүүлэхийн тулд өөртөө хөрөнгө оруулах хэрэгтэй. Хамгийн сайн хөрөнгө оруулалт бол боловсрол, ур чадварын хөгжил юм. Илүү их орлого олохын тулд чи илүү үн цэнтэй хүн болох ёстой юм. Шинэ чадвар эзэмших, ном унших, сургалтанд суух, хэл сурах гэх мэт өөрийгөө хөгжүүлэх аливаа үйл ажиллагаанд мөнгө зарах нь ирээдүйд хэд дахин их өгөөжийг өгөх болно. 6. Өөрийн санхүүгийн зорилгоо тодорхойл. Төлөвлөгөөгүй бол хизээж амжилтанд хүрэхгүй. Хүмүүс ихэнхдээ би баян болмоор байна гэж хэлдэгч яг хэдий хэмжээний хөрөнгөтэй болох гээд байгаагаа тодорхойлоогүй байдаг юм. Санхүүгийн зорилго ч тодорхой байх ёстой. Би 5 жилийн дотор 100 сая төгрөгийн хадгаламжтай болно. Би 3 жилийн дотор байрны урьдчилгаа 30 саяыг хоримтлуулна гэх мэт. Тодорхой хэмжигдэхүйц хугацаатай зорилго тавих нь чамайг илүү урам зоригтой байлгаж санхүүгийн сахилга батыг суулгахад тус төхөм болно. 7. Хоримтлуулсан мөнгөө өсөг. Зөвхөн хадгалснараа баяжихгүй. Зүгээр л мөнгөө хадгалах нь хангалтгүй. Чи мөнгөө өсгөх талаар бодож байх хэрэгтэй. Инфляц буюу мөнгөний ханш буурах нь хадгаламжийн үн цэнийг багасгаж байдаг. Тиймээс мөнгөө зөв хөрөнгө оруулалт хийх замаар өсгөж сурах нь чухал. Үүнд хувьцаа, үйл хөдлөх хөрөнгө, бизнес эхлүүлэх гэх мэт олон боломж байдаг. Мэдээж бүх хөрөнгө оруулалт эрсдэлтэй байдаг ч санхүүгийн мэдлэгээ нэмэгдүүлж ухаалаг хөрөнгө оруулалт хийснээрээ чи санхүүгийн эрх чөлөөнд жинхнээсээ хүрч чадна. Эдгээр 7 зөвлөгөөг хэрэгжүүлснээр чи санхүүгийн хувьд тогтвортой болж ирээдүйд эдийн засгийн эрх чөлөөнд хүрэх боломжтой юм.
Өнөөдрөөс эхлэн мөнгөө хадгалах, хэрэгцээгүй зардлаа хасах, орлогоо нэмэгдүүлэх, өөрийгөө хөгжүүлэх гэх зэрэг энгийн дадлыг хэрэгжүүлж чадвал санхүүгийн хувьд амжилтанд хүрэх нь гарцаагүй юм аа.